За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн бол эцэг эхийн зөвлөлийн 3 дахь баг буюу хичээлээс гадуур үйл ажиллагааг зохион байгуулах баг. За энэ бол уламжлалт маш олон эцэг эхчүүдийн ангийнхаа хүүхдүүдийнхаа анги дотор хийж хэвшиж ирсэн үйл ажиллагаа. За тэгэхээр энэ дээр бид нар уламжлалт энэ хичээлээс гадуур үйл ажиллагааг эцэг эхчүүд зохион байгуулдаг уламжлалт арга зүйс юугаараа илүү онцлог байх ёстой вэ гэдгийг л би энд зөвлөж хэлж байгаа. За бүхэл төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа болох спортын тэмцээн, урлагийн наадам, шинэ жил, анги хамт олонны аялал гэдэг ч юм уу. Энэ бүх үйл ажиллагаанд баг хамт олонны тухайн ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн бэлтгэл оролцоод дуусны дараа тэндээс юу суралцаж, юуг ангиараа гаргаж ирсэн бэ гэдэг дүгнэлтийг хичээлээс гадуур үйл ажиллагаа болгонд хүүхдүүд оролцохдоо дүгнэлт хурлыг хийх ёстой. Яг энэ арга зүйг энэ ангид нэвтрүүлэхэд танаа баг хамт олон туслах ёстой хүүхдүүдтэй. Тэгэхээр та нар ямар арга зүгээр тусламаар байна гэдгээ өөрсдөө бүтээх ёстой юм шүү. Та нарт амжилт хүсье.